Тэгээ одоо бүгдээрээ болохоор гоё өдөр тутмынхаа амьдралынхаа талаар бид нар бас ярилцмаар байна. Яагаадгүй л өдөр тутмын амьдрал бол ихтэй оюутныг бодох юм бол бид нар илүү тухтай, тав тухтай хоолндоо хийж идэхэд маш их боломж маань бүрдсэн. Тийм тавлаг байдаг. Тийм болохоор бид нар өдөр тутамдаа хоолоо хэрхэн хийх үү, хинэн гэрээ цэвэрлэх үү, хоёулаа амьдардаг учраас өрөөгөө яаж төлөвлөх үү, гэрээ яаж авч явах уу гэс бидний бас нэг хоёр дахь гэр учраас бид нар эндээс ар гэрээ яаж авч явах уу гэдгээ бас яриул их хөгжилтэй юм болоо гэж бодож байна. Анх ингээд байранда хятад ингээд сургууль дээр кампус дээр хэлчихэд нөө эрэгтэй дотор байранд маань өрөө байхгүй. Бид бүх ингээд бөөндөө буудалд очиж амьдарч байгаа. Манай сургуулиас даагаад ингээд. Тэгээ буудалд ч амьдэрсэн чинь нөө хамгийн ихний нөө нэг эдгээр тулгамдаадсан асуудал мөн хоолны асуудал. Тэнгүүд л бүгдээрээ яах вэ хоолоо гараад идэх гэсэн чинь бид нэг 7 хоног бүүргэр идлээ. Сүүлдээ болохоо хэлээд за энэ болохгүй байна гэдэг. Тэгээд нөгөө нэг идтэйгээ яриад бүгдээрээ юу ая. Нэг халуун тоогоо аваад тэгээд гурил будаа аваад хоол ичдэг. Тэгээ бууд руугаа ороод нэг хоол ил. Тэгээ нөгөө тэр чинь нөгөө бид нар л амьдраад байгаа болохоос буудал шүү дээ тэр чинь. Хүмүүс бас тэр чинь ингээд нөгөө нэг яг зориултаа нөгөө ашиглаа яваад бид болохоор тэр дотор нь хоол хийгээд идэг. Буудлын хоол нэг ресторанд орсон юм шиг хоол. Тэгээд бид эдгээр ирээд нөгөө буудлынхаа ресепшн ирээд үгүй та нар энд ингээ хоол хийж болохгүй гэхээр одоо ер нь буцлаа болж байна. Одоо ингээ тэ одоо идлээ гэж ингээ тэгж нэг зүтгсээр байгаа л тэндээсээ тэгээд энэ байр руу орж ирсэн дээ. Тэгээ хаяа манай төлгөөний ч бас аягүй гоё доктортой байдаг. Тэгэл хаяа өөртөө хоол ихэд залхуур юм бол манай төлгөөнөөс гоё доктортой байдаг шүү дээ. Бөөнөрөө нэг яах вэ төлгөөнөө хийх үү? Өмгөн чи хийчих л та гэл. Тэгэл нөгөө найзынхаа доктортой нэг буудал дотор өнөртүүлсээр гарч ирсэн дээ. Тэр нэрээ яг буудалд байхад гамбилэг бит хоёр анх эрэхтэй нэг ийм том хоёр шууд авчирсан байхгүй. Тэгсэн чинь яг шууд ерөөсөө Монголд хэрэгжилж үзээгүй. Яг яаж хийдгийг мэдэхгүй. Тэгсэн чинь яг буудалд байхдаа яг ийм том хоёр шуудаараа дөрвөн хоол игээд идсэн. Тэгээ дараа нь тэрээ бод. Тэр чинь мөр юм жижигнэр хийдэм байлээ. Дараа нь мэдээд амар харвсан маханда. Махта хуурга болсон. Тэг махта хуурга гэж. Бид нар бас анхны жил ирчээд буудалд амьдарч ирсэн. Тэг манай монголчууд аяга сүжигтэй, сүшиг бишртэй юм болохоор шинэ ирсэн газартай ган гуугалдаг тий. Тэгээд нэр нь яадаг муу ирнэрийг олдуулж байгаа. Тэр бас буудалд байгаагаараас тий буудлыг сэтгэл зүйтэй игээд заас ариуцчих гэсэн буудалтай болсон. Тэгээд бүгд битэр амьддаг. Тэгээ орчоод битэр шинэ болчоод тэг гангаа асах гад. Тэг гангаа асч амар асаад удаа гараад. Тэг чи нэг юу н ажиллаа бөө болоод төхөөд мгөөднаас. Тэг битэр одоо юу хийж тэгээд. Тэгээд хаалт төгч бөө болоо. Хоёр яач вэ гэнэ юу мгөр барыг цацчих гад. Битэр юу болчих битэр ган гэж хэлж чадахгүй. Гэсэн чи тарах шумуултай өнөө эн чинь юм ашигладаг юм аа. Бараг нэг хөдөөний хүмүүсээ энийг залгадаг яваад яцаа. Тэгээ нэг битэр ган гооч тэр нэг буудлыг сандраж ирсэн. Бид нөгөө анх эрэхтэй эн чинь мэдээж бүгд хятад хэл аахгүй. Тэгээд манай үеийнхэн ч яг долоолаа ирсэн аахгүй. Орон орныхаа найзуудтай ингээл мэдээж хэл сураад нэг сар алсан чинь бүгдээрээ өөртөө амар мундаг болсон гэж бодож байгаа. Тэгэл нэг завсарлагаанаар ингээл нөгөө Солонгос те Японы найзуудтайгаа ингээл яриад хятадаар ирж байгаа аахгүй хоорондоо. Тэгэл инээлдэл бүр тент чинь бүр амар ойлголцоод идсэн чинь манай багш ирсэн ээ. Та нар юу яриад байгаа юм бэ? Би юу ч ойлгохгүй байна. Тэгээд тийм тохиолдол айгүйх тохиолдол. Яг хятад хүний хажууд гадаадууд хоорондоо хятадаар амар ирж байгаа. Хятад хүн ойлгохгүй тэгээд тэгээд өнгөрч исэн тохиолдол олон байна. Би нэг гой хөвгчлээ юм ярэ. Энд нөө хятад ч тоогоо хуруугаараа дандаа дохиогоор хийдэг. Тэгээдсэн чи 10-ыг нөө ингэж үзүүлдэг. Эсвэл хуруугаараа ингэдэг. Би тэгээ нэг юм авах гад 10-ыг гэхээр би 10-ыг үзүүлчих нөгөө нь бүр айгаад. Би өөр сандраад янасаа яач вэ гэж би нэг адишөө гэж байгаа юм шиг зөв ингэсэн байсныг сүулт нь яг мэдсэн. Тэгээ тэрнээс өөр айгүй ичээ тэрнээс хойш дандаа зөв 10-аа гэж дараахаа үзүүлдэг байсан. Одоо ингээ бид нөгөө октод нөгөө бөөндөө нөгөө нэг давхарт нөгөө усны тэр усан дод газар байдаг байхгүй манай байрны. Тэгээд нэгдсэн тийм бүх орны октод бүгдээр энэ байранд амьдарч байгаа бүх хүмүүс бүх октод усан дордог. Тэгээд нэг орой би ингээ байранд орж удааг байсан юм аа. Тэгээд ганцаараа ингээ усанд ус руу буухгүй уул нь хамт өөрөөтэйгээ хамт уул нь хамт хоёлаа байнга буудаг байхгүй юу. Тэгээд би нэг орой ганцаараа усанд орохоор буусан. Тэгэл нэг сүрхээ би яваагаал нэг сайхан байсан чи хажуу талд нэг хаав хар сүүдэр ингээл хажуу талд яг нөгөө нэг тэр чинь нэвт ингээд нэг сайн харагдахгүй гэсэн ингээд шилний цаана нөгөө нэг ямар хүн байгаа нь ингээд тийм жоохон харагдаг байхгүй гэсэн чинь нэг
нэг хар сүйдрэл ингээд сүйдэрлэгдэл яана эн чин усны өрөө чи юм сүнстэй юм бах та би одоо бараг нөгөө нэг тэр ус мөс хөөстөгөө бараг гарсан баха тэр тэгээ би бүр айгаа бошоохон шиг хувцас усаа гараадсэн чи нэг том нөгөө одоо 7 дахад амьдэрдэг юм аа кото гэдэг тэр их чи бүр нэг том биетэй нэг хаавхаар зэрэгтэй хаавхаар биетэй тэр их чи ингээд уснаас ингээд тоогчгүй гараад ирж исэн тэгээд би анх удаага тэр нөгөө нэг тэр усанд ороод ганцаараа усанд орж явахдаа тийм нэг хар хүнтэй таарад гівгэнтх нэг хар юм сүдэрлэгдэл за энэ одоо юу болоод байгаа юм болоо гэж бол тэгтэл амар тийм хайжсэн ганцаараа. Бид Атан тэнгэрийн төгсөгчд. Бидний хувьд гэх юм бол одоо хамгийн доотлол нь 2 жил бараг гадаад басад хүний нутагт одоо сураад, амьдраад, тухайн орчинг ажиглаад мэдээж бид нар Монгол улсын иргэн учраас бас гадаад улстай харьцуулдаг. Бид нар хаана явж гин, Монгол улс маань хаана явж гин, энэ улс яг юу хийгээд байна, манай улс юу хийхгүй байх юм уу те. Бяцхан бас бид нар өөрсдийнхөө нүдээр бас айгу хардаг, очиод хийх юмсан, энийг хийх юмсан, энэ ямар гоё юм бэ, энийг Монголдоо ингээ хэрэгжүүлчих юмсан гэсэн тийм зөндөө гойгоо санаанууд маш их тийм ирмэлзэл дүүрэн байдаг. Тэгээ энэ талаараас бид нар яриул илүү гоё байх юм болоо гэж бодож байна. Надад нэг бурайд найз маань хэлжсэн юм л та. Юу чи орсоор ярьж чадах уу гэд. Тэгээд чадахгүй гэдгсэн чинь хөө яагаад вэ? Чи их татар ярьдгөө гэхээр үгүй одоо ингэ сурж ийн гэдгсэн чинь чи ингээд тэг бүхэл бүтэн энэ хоёр гүрний дунд ээж яагаад энэ хоёр улсынхаа хэлийг мэддгүй юм бэ гэхээр би бүр асар ингээд шокнд ороод бүр юу гэж хариулахаа мэдэхгүй байсан аахгүй. Тэгээд тэр үйл явдлаас хойш би бодохдоо за би тэг нэрэл би энэ хоёр гүрний дунд байгаа юм чи манай монголчууд нэн тэргуунд орц хэлийг хятад хэлийг маш сайн сурах хэрэгтэй юм байна. Тэгжээж бид нэр улс орныхаа хөгжилд илүү хувь нэмэр оруулж чадах юм байна гэж батсан. Тэ яагаад орс хүн биштэй тэр бурайд хүн биднэрт тэгж хэлээд бид нэр тэр хүний ингээд өвөнд нь ороогдоо тэгээ зогсож ийн гэдэг бол жоохон эмгэнэлтэй надад санагдсан. Тэгээд би хятад хэл сурахаа хажуугаар англи хэлээ сайжруулах хэрэгтэй юм байна, орс хэлээ сайжруулах хэрэгтэй юм байна. Ингээ бодсон үжсэн чинь дахиад солонгос найзтай болонготой хүүе бас солонгос хэл сурах хэрэгтэй юм байна гэж бодоод хэлж байгаа юм. Тэгэл нэгт бол ингээл хэлний асуудал маш олон хэлтэй байж бид нэр өнөөдөр дэлхийн энэ үеийнхаа залуустай өрсөлдөх хэмжээний чадвартай болох юм байна гэж ойлгосон. Хоёрт гэх юм бол энэ дээрээ 3 жил болчлоо. Өнөөдөр 8 настай балчраас ахвалаад 80 настай хөгшин эмгэд хүртэл ингээд манай сургуулийн энэ кампусын биеийн тамирын талбайд нь орж ирээд зүгээр л орж ирээд тасгал хийж идэг. Тэгээд аав ээж нь ингээд хүүхдүүдээ ингэж хөдөл ингэж одоо хэтрүүлж болохгүй те багсгаж болохгүй гэд бүр тэрний хүртэл зааж өгдөг. Тэгэхээр хоёрт гэх юм бол бид нэр бас эрүүл мэндэд анхаарал тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна гэж утсан. Яагаад вэ гэхээр энд яг тийм юм үзэж харж агаад Монголда буцаад очихоор нөгөө таргалалттай хэвлийн таргалалттай манай монголчууд ялангуяа залуучууд маань асар их тийм таргалалттай болсон байлээ. Тэгэл ингээ харьцуулаад бодохоор нэг тэл хоёрт биеийн тамир их хэрэгтэй юм байна. Тэгвэл бид нэр ер нь тэ эрүүл мэнд тэгээд чадвартай болж чадах юм байна гэж бодсон шүү залуучуудаа.